За. За та бүхэндээ дахиад мэдчихлээ. Дуу сонсогдож байна уу? Хэвийн сонсогдож байна уу? Дүрс харагдаж бас дээшээ доошоо гүйж байна уу гэдгийг нэг шалгаад баталгаажуулчих. Харагдаж байна. За. Түүний өмнө Observe Consulting зөвлөх үйлчилгээний байгууллагаас зохион байгуулж байгаа өөрийнхөө 10 жилийн хойно хүрээнд одоо харилцагч хамтарч ажилладаг байгууллагуудтай бас үн цэнтэй мэдлэг мэдээлэл хуваалцах гэсэн ийм агуулга зорилготойгоор л явуулаад байгаа шүү дээ. Энэ арга хэмжээнд маань өнөөдрийн дугаарт оролцож цагаа гаргаж оролцож байгаа нийт оролцогч нарт та бүхэнд чөлөөтэй талархал илэрхийлье. За 30 минутын өмнө сюрпризтай имэйл хүлээж авсан. Сюрпризтэй имэйл. За тэр нь юу вэ гэвэл өнөөдрийн арга хэмжээг хөтөлж явуулах байсан PCB Nordic буюу PCB байгууллага маань бас глобал буюу дэлхийд даяар харахад үйл ажиллагаа явуулдгийн хувьд бүсийн системээр ажилладаг. За өнөөдрийн арга хэмжээнд бол PCB Nordic буюу Скандинавын орнуудыг оролцуулсан бүсийн захирал Андерс Карлстайд оролцож мэдээлэл хуваалцахаар байсан боловч одоогоос нэг 20 эдхэн минутын өмнө имэйл ирсэн. За энэ имэйлийг бас та бүхэнтэй үзүүлчихье. Бас нохоо зан гаргаж штэ. Өвчтөй болсон байна. Ийл гэхлээр одоо өвчтөй байна. Энэ арга хэмжээг хийх боломжгүй байна. 5 дахь өдөр хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн юм хүслийг ирүүлсэн. За бид бол одоо хойшлуулахгүй бүх юм одоо тохирцсон, хүмүүс цаг заваа зарцуулсан, гаргацсан юм байгаа учраас бол хуваалцъя гэсэн мэдээллүүдийг бол хуваалцах боломжтой учраас миний бие сая нэг 20-30 минутын хугацаанд ерөнхийдөө нэг ийм агуулгаар мэдээлэл хүргэхэд болно гэдэг угаасаа Карлс захиралтай ярьж исэн мэдээлэл байгаа учраас тэргээрээ бэлдсэн. За мэдээж та бүхний хувьд яг энэ арга хэмжээг сонгоод орж байгаагийн хувьд маш их асуулттай хүмүүс байгаа байх гэж бодож байна. За өнөөдрийн маань вебинарын хувьд гэвэл онцлогтой. За тэр юу вэ гэвэл бидний өмнөний вебинарууд бол дандаа тодорхой нэг сэдвээр одоо мэдлэг мэдээлэл хуваалцах хүмүүст бас нэг ийм ойлголт яригдчихээн шүү, ийм байна шүү гэдэг одоо мессеж өгөх зорилготой явагдчихсэн бол өнөөдрийн арга хэмжээний хувьд бол аж ахуй нэгж байгууллагууд за мөн хувь хүн одоо мэрэгжилтнүүд байгууллагад ажиллаж байгаа одоо хүмүүс PCB байгууллагатай яаж хамтран ажиллах боломж байдаг юм бэ? PCB байгууллагаас ер нь ямар боломжуудыг олгоод байдаг юм бэ гэдэг ийм чиглэлээр хувь хүнийх нь одоо хөгжил рүү, карьер руу, ажил амьдрал руу нэлээд хандсан ийм сэдвээр ярилцах гэж байгаа ийм онцлог байгаамаа. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол PCB байгууллагын үйл ажиллагаа, аж ахуй нэгж байгууллага болон хувь хүнд олгодог боломжийн талаар ярилцсанаа. За өнөөдөр бас дэлхийн чанарын өдөр тохиож байна. Тэгээд бид нар энэ чанарын талаар бас энэ салбарыг манлайлж, үлгэр болж, түүчээ болж, жишг болж ажилтгийн хувьд энэ чанарын асуудал дээр бас нэлээд дуу хоолойтой ажилдаг. Өглөө бас үндэсний чанарын чуулган маань боллоо. Яг уу урд урдны жилүүдийн адил хагас өдөр нэг тиймэрхүү л боллоо. Тэгээ та бүхэндээ энэ чанарын өдрийн мэндийг хүргэе. Чанарыг ойлгоё хамгийн нэгдүгürt, дараа нь бас ойлгосныгоо бүтээе. За тэгээд манлайлъя гэсэн ийм уриалгыг бол бид нар дэвшүүлдэг. Энийг бас та бүхэнд хэлье. За өнөөдрийн хувьд гэвэл мэдээж за талархал би сая бас хэллээ. Тэгээд PCB-гийн үйл ажиллагааг товч танилцуулна. Тэгээд үүн дээрээс хувь хүнд олгодог боломж, аж ахуй нэгж байгууллагад олгодог боломжийн талаар ярилцсан. За та бүхэн маань одоо асуулттай хүмүүс бас байгаа байх. Ялангуяа одоо энэ 7 хоногт бол бид нар лөө бас хүмүүс холбогдож бид нар лөө ер нь байнга хүмүүс холбогддог л доо хэрхэн яаж аудитор болох вэ, яаж зөвлөх болох вэ гэх мэтээр одоо ингээ хувь хүнийхээ карьер хөгжлийн хувьд маш их мэдээлэл ингээ авдаг. Тэр улсуудаа бид нар бас өнөөдрийн арга хэмжээнд ороорой гэж хэлсэн байгаа. Зарим нь бас орж байгаа баха. За өнөөдрийн арга хэмжээнд нэг 70 гаруй хүн бүртгүүлсэн байсан. Одоогоор нэг 20 байна. За тэгээ манайхан чи ерөнхийдөө нэг бүртгүүлсэн хүмүүсийн 40-50% л ороод яваад байгаа. За би хамт олонныхоо өмнөөс, хувийнхаа өмнөөс та бүхэнд цагаа гаргаж агаад бидний энэ 10 жилийнхээ ойн хүрээнд хүмүүстэй хуваалцж байгаа энэ мэдлэг хуваалцах уулзалт маань оролцож байгаа нээлттэй үн төлбөргүй явуулж байгаа ийм арга хэмжээ цагаа гаргаж орж байгаа та бүхэнд дахин талархал илэрхийлье хамт олонныхоо өмнөөс.
За PCB байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл ярилцаад шууд явчихъя. Тэгэхээр PCB бол нэрний товчлол байгаа. Professional Evaluation Certification Board гэсэн ийм нэрний товчлол. Тэгэхээр мэрэгжлийн үнэлгээ баталгаажуулалтын зөвлөл гэх юм да одоо монгол руу орчуулвал тийм ээ. Иймэрхүү нэртэй ийм байгууллага. За энэ бол арилжааны буюу одоо ашиг олох зорилгоор ажилдаг хувийн байгууллага. Хувийн. За та бүхний зарим нь бол мэдж байгаа. Зарим нь бас мэдэхгүй ч байж магадгүй. Олон улсад бол мэрэгжлийн сургалт явуулдаг, мэрэгжилтнийг бэлтгэдэг байгууллагууд бол хувийн байгууллагууд байдаг, ихэвчлэн байдаг бөгөөд олон жилийн одоо турш зарим нь бол хэдэн зуун жилийн турш ажилласан. Одоо даатгалын мэрэгжилтнээс актуарчнаас ахуулаад бэлтгэдэг энэ байгууллагууд бол хувийн. За тэгээд зарим нь бол ингээд нэгдээд төрийн бус байгууллага маягтай болоод бас ажилласан тохиолдол байна. Тэгээд ийм байгууллага за нэрнийх нь товчлолоороо одоо PCB гэдэг нэрээрээ илүү одоо брэндээ хийдэг. Headquarter буюу two office нь. За би оролцогч нарынхаа дууг all mute хийхгүй болохгүй байна тийм ээ. Зарим чимээтэй микрофонтой хүн байгаа учраас дуун цаашаа дамжаад хүмүүст бас төвг болоод байгаа учраас бүгдийг нь микрофоныг хаалаа гэсэн. Тэгээ та бүхэн хэрвээ ярихаар бол микрофоноо шууд өөрөөсдөө асаагаад яриараа нээлттэй шүү. За PCB байгууллагын хувьд two office нь бол Канадын Quebec хотод байдаг. За би 16 онд очиж бас уулзж байсан. За мөн Европын бүс нь бол Германы Франкфуртод байдаг. За би мөн очиж уулзж байсан. За дэлхийд даяар бол 6 бүсэд хуваагдаж ажилладаг. За манайх бол Asia Pacific буюу Аз номхон талаан бүсэд нь одоо багтаж ажилладаг. За PCB байгууллага бол харьцангуй залуутар одоо үйл ажиллагаагаа явуулаад 20-од жил болж байгаа. За энэ залуу гэдэг үгийг би яагаад цохон тэмдэглэж яриад байгаа вэ гэхээр харьцангуй ийм залуу бид нар бол гадны олон байгууллагуудад ажилладаг. За энэ байгууллагуудын зарим нь бол 140-50 жилийн түүхтэй манай Tuvalu гэх мэтийн тий одоо энд сууж байгаа зарим хүмүүс бол мэдж байгаа байгууллагуудтай ч бид нар ажилладаг. Тэгээд тэр олон жилийн дадлаг туршлагатай, нэр хүндтэй том корпорациудыг бодоход харьцангуй залуу байгууллага учраас маш юм хурдтай ажилладаг, маш юм динамик үйл ажиллагаатай гэсэн. Жишээлбэл одоо нэг хэн жишээ хэлэхэд 19 онд ингээ ковидын цар тахал болоход үйл ажиллагаагаа маш хурдан дижитал хэлбэрт болоо шилжүүлж чадж байгаа PCB. За энэ нь зөвхөн энэ жишээгээр аваад үзэхэд ийм залуу, мотивацтай, динамик, хурдан дасан зохицдог, өөрчлөлтөнд хурдан реакц үзүүлдэг, арга яс багтай, ийм одоо body юу багтай, цогцос багтай ийм одоо байгууллага учраас хурдтайгаар ингэж ажиллаж чаддаг байгууллага юм байнамаа. За мөн одоо ийм байгууллага учраас энэ орчин үеийн бизнесийн хөгжил, зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн, олон улсын одоо хууль эрх зүйн орчинд орж байгаа шаардлага гэх мэтийг маш хурдан тусгаж, бүтээгдэхүүн үйлчлэгээ маш хурдан гаргадаг ийм байгууллага. Жишээлбэл 16 онд, 18 онд тийм ээ GDPR Европын одоо тэр data protection regulation гарахад ерөөсөө гараад удаагүй байхад нь жишээлбэл PCB дээр GDPR-ын сургалтууд, GDPR-ын одоо хувь хүнийг баталгаажуулах сертификацийн одоо боломжууд нь ингээл гараад ирж байгаа жишээний. Иймэрхүү байдлаар маш хурдтайгаар ажилладаг. Тэгээ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хурдтайгаар шинчлэгддэг. Шин бүтээгдэхүүнүүдийг зах зээлд одоо эрэлт хэрэгцээнд нь тааруулж санал болгодог ийм онцлог байгууллага байна. Энийг бол би бүр цохон тэмдэглэе гэж ингэж бодож байна. За PCB-гийн үйл ажиллагаа мэдээж олон чиглэлд байгаа. Сайн миний дурдсанчлан. За үүн дотроос бол үндсэн 3 чиглэл бол одоо яг үндсэн бизнес юм байнамаа. За үүний нэгдүгээрт бол стандартаар ажиллах удирдлагын тогтолцооны стандартууд гэж бид нар ярьдаг шүү дээ. Одоо энэ олон улсын стандартын байгууллага хүмүүс бол ISO гэж ярьдаг. Олон улсын стандартын байгууллагаас гаргасан менежмент системийн болоод бусад стандарт. Олон улсын стандартын байгууллага бол менежмент системийн стандартыг дангаар одоо ганцхан менежмент системийн стандартууд гаргахгүй шүү дээ. Зөндөө олон стандартууд гаргаж байгаа.
За менежмент системийн стандартууд нь өөр нэг индастри буюу өөр нэг зах зээлийг бий болгодог. Тэр нь юу вэ гэхээр одоо яг өнөөдөр над шиг ч юм уу observe consulting шиг ч юм уу эсвэл өнөөдрийн энэ вебинарт ороод өөрөө бас зөвлөх болохыг хүсэж байгаа, аудитор болохыг хүсэж байгаа ийм хувь хүмүүс ажилдаг ийм индастри, ийм зах зээл шинэ салбарыг бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын стандартын байгууллагаас гаргасан менежмент системийн стандартуудыг хэрэгжүүлэх гэж байгаа тэр аж ахуйн нэгжүүд байгууллагад дээр нь очиж нөгөө стандартыг чинь тайлбарладаг, ойлгуулдаг, яг тэр байгууллагад нь тохируулж хэрэгжүүлдэг ийм мэргэжлийн үйлчлэгээ явуулдаг ийм салбарыг бол бий болгож байгаамаа. Тэгэхээр энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гэсэн. За бэлтгээд зогсохгүй түүнийг баталгаажуулдаг. Одоо нөгөө certification буюу мэргэжлийн батламжлал олгодог. Энэ батламжлалынхаа хүчин төгөлдөр байдлыг нь хянаж үнэлж явдаг. Батламжлал нэгэнт олгосон одоо жишээлбэл ингээд нэг сертификат олгосон бол тэрийг насан турш биш шүү дээ. Эдгээр чинь дандаа компетенс сертификатууд учраас чадамжийн сертификатууд учраас тэр хүн нэг л сургалтанд сууснараа нэг сертификат авснараа чадамжтай болчихгүй. Жил болгон тэрийг одоо хөгжүүлж 100 кредит байна, одоо хэдэн кредит байна сургалт авч тэгээд нөгөө сертификатаа ингээд жилээр сунгаж явах үйл ажиллагааг бас PCB бол явуулдаг. За энэ талаар хэдүүлээ бас удахгүй ингээд би вебсайт руу н орж байгаад үзүүлнэ. Тэгэхээр энэ стандартуудыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа энэ зүйл бол одоо манай байгууллага дээр ч гэсэн одоо ингэдэг л дээ. Жишээлбэл одоо нэг байгууллага нэг стандартыг хэрэгжүүлэхээр боллоо гэж бодъё. Жишээлбэл одоо хүнсний аюулгүй байдлын 22,000 ч юм. Тэгвэл нөгөө байгууллага за та бүхэн одоо ямар тусгай зөвшөөрөлтөй ямар эрхтэй байдгийм бэ? Монгол улсад энийг одоо хаанаас авсан ямар эрх байдгийг гэж. Тэгэхээр яг одоогоор энэ чинь өөрөө аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлөөр биш хувь хүний буюу индивидуал хүний хувь хүн өөрийнхөө чадварыг нотолсон сертификатсан дээр үндэслэж явж байгаа юм бизнес байгаа байхгүй. Олон улсдаа ч гэсэн ер нь бол тийм. За мэдээж улс орон болгон тэрийг зохицуулдаг мэргэжлийн байгууллага буюу мэргэжлийн холбоод гаргаж ирээд мэргэжлийн холбоод нь тэр мэргэжилтнүүдэд үнэлдэг баталгаажуулдаг ажил бол хийгээд явах энэ боломж нь бол нээлттэй. Монголд ч гэсэн энэ оролдлого бол жишээлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг зөвлөхүүдийг одоо толгой товч болдог ийм одоо төрийн бус байгуулах санаачлага бол гараад ингээ явж исэн. Гэхдээ Монголд бол яг нөгөө нэг зорилгыг хараад бүгдээрээ нэгдэх байдал бас тааруу учраас тэр санаачлага төдийлөн явахгүй. Тэгэхээр одоо манай биднээс ахуулаад манад ажилладаг зөвлөхүүд бол хувь хүнийхээ чадварыг нотолсон сертификацийг бол PCB-гээс авдаг. PCB энэ үйл ажиллагааг явуулдаг гэсэн. Тэгээд маш олон стандартуудаар сургалтууд явуулдаг. За тэрийг нь би бол дараа вебсайт руу оруулж үзүүлье. За дараагийн нэг чиглэл бол энэ стандарт болон тогтолцоо, тэргуун туршлага, best practice, дадал энэ зүйлүүдийн аудиторуудыг бэлтгэж аудиторуудад бас сертификат олгодог. Гэрчлэгээ батламжлал олгодог үйл ажиллагааг явуулдаг. Тэгэхээр энэ хоёр бол мэргэжлийн ууг нь бол хоёр өөр чиглэл. За би яагаад ууг нь бол гэж яриад байгаа вэ гэхээр олон улсад бол зөвлөхүүд бол зөвлөхийн ажил хийгээд явдаг. За аудиторууд бол ихэвчлэн аудиторынхаа ажил дээр ингээд төвлөрөөд явдаг. Зөвлөх болон аудиторын хоёрын ажлын чиг үүрэг нь бол жижигхэн ялгаатай. Зөвлөх бол стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Аудитор бол хэрэгжүүлсэн стандарт хэр үр дүнтэй байна вэ гэдэг дээр нь үнэлгээ өгч тэр сертификат авах уу үгүй юу гэдгийг шийдэх үүрэгтэй. За жишээлбэл Отгонбат гэдэг нэг хүн одоо хувь хүнийхээ хувьд зөвлөхийн одоо чадамжийг хангаад зөвлөхийн сертификат авч болно. Аудиторын чадамжийг хангаад аудиторын сертификат авч болно. Энэ хоёр ажлыг хоёулангийн зарчмын хувьд хийж болно. Гэхдээ хувь хүнийхээ хувьд давхцуулж болохгүй. Өөрөөр хэлбэл А гэдэг компани дээр зөвлөхийн ажил хийчихэд эргээгээд А гэдэг компани дээр аудит хийнэ гэсэн ийм юм бол байхгүй гэсэн. Харин энэ хоёрыг хэрхэн яаж салгах вэ гэвэл А компани дээр зөвлөхийн ажил хийсэн бол Б гэдэг шал өөр компани дээр аудитын ажил хийж болно гэсэн. Тэгэхээр энэ бол зоосны хоёр тал шиг мэргэжилтнүүд бол ер нь бол энэ стандартаар мэргэжж байгаа хүмүүс бол ихэвчлэн энэ хоёроор хоёулангаар нь карьер хөөдөг.
За энийг би дараа нь энэ карьерийн замнал дээр бас ярина. Тэгэхээр PCP бол энэ аудиторуудыг сургадаг, баталгаажуулдаг. За мөн түрүүний ярьсан шиг жил болгон нөгөө давтан сургалт өгч сертификацийг нь хүчин төгөлдөр үгүй юу гэдгийг одоо хянаж хүчин төгөлдөр сертификат авч явах тэр бололцоог нь олгодог ийм үйл ажиллагаатай. За 3 дахь PCP-гийн үндсэн үйл ажиллагааны 3 дахь чиглэл бол PCP-гийн сургагч багшийн чиглэл байна. Тэгэхээр PCP өөрөө маш олон стандартуудаар зөвлөхүүдийг бэлтэж байна, аудиторуудыг бэлтэж байна. За өөрөө бас ингээд судалгааны одоо материалууд, сонин сэтгүүл гаргадаг, арга хэмжээнүүд хийдэг. Ийм учраас PCP-д өөрт нь энэ стандартуудаар сургалт хийдэг мэрэгжлийн сургагч багшны хэрэгцээ маш их байгаа гэдэг нь ойлгомжтой. Одоо дэлхийд даяар 160 гаруй оронд ажиллаж байна. 2150 партнер буюу түншүүдтэй ажиллаж байна. 1600 аудиторуудтай ажиллаж байна PCP. Тэгэхээр энэ их том орон зайд сургалтыг хийдэг сургагч багш нарын хэрэгцээ бол маш их байна гэдэг нь бол ойлгомжтой. Ийм учраас өөрсдийнхөө сургагч багшийг бэлддэг үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр PCP-гийн сургагч багш болсноор ямар боломж нээгддэг вэ гэхээр PCP-гийн сургалтуудыг явуулах боломж нээгддэг. За Observe Consulting-ийн хувьд бол 2013 оноос хойш PCP-гийн одоо партнер буюу түншээр ажиллаж байна. Ийм ингэхдээ түнш болцохоор бүх юм болчихгүй, окей болчихгүй. Бид нэр PCP-гийн албан ёсны сургалтыг энд явуулахын тулд яг тэр сургалтыг явуулж чадах сургагч багшаар нь явуулах хэрэгтэй. Тэгтэл тэр сургагч багш нь Монголд бол одоо бол цөөн байна. Тэгэхээр энэ сургагч багшийн сертификатыг авах юм бол Observe-тэй хамтраад Observe-д хөлслөгдөөд PCP-гийн албан ёсны сургалтыг бол энд хийх бололцоо бол нэгднэ гэсэн. За миний бие бол цөөн хэдэн сургалтыг явуулах эрхээ авсан. Бүгдийг биш, цөөн хэд одоо илүү эрэлт өндөртэй байдаг хэдэн стандартуудаар. За тэгээд дараагийн одоо орон зай бол Монголд стил одоо нээлттэй хүн ороогүй, эзлэгдээгүй, онгорхой байж байгаа гэсэн. Тэгэхээр энийг бол бас та бүхэн ингээд мессеж болгоод аваасай гэж бодож байна. За би яг энэ поинтыг слайдын төгсгөлд бол бас ахаад нэг ярина. Яг өөрсдийнхөө PCP-гийн Монголд үйл ажиллагааг тусгайд нэг ярихаар бэлдсэн байна. За түрүүний миний дурдсанчлан PCP бол глобал байгууллага. За дэлхийн одоо 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. 2150 reseller буюу PCP-гийн үйл ажиллагааг тухайн бүс нутаг, орон нутагтаа төлөөлж ажиллах тэр талыг reseller гэж нэрлэдэг. Тэгэхээр бид бол reseller, Observe Consulting бол PCP-гийн 2150-ийн л нэг нь багхгүй юу? Монгол харьцангуй жижиггүй учраас бид нар бол энд дангаараа ажиллаж байгаа. За PCP-гийн эрхийг авах боломж бол нээлттэй. Гэхдээ Монголд бол бараг ахаад бол өгөхгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл маркет нь өөрөө жижиг учраас. За трейнерууд бол ингээм 1650 гэж байна. Тэгтэл Монголд бол одоо 2-3 хаан байгаа. Ихэвчлэн одоо энэ манай хавар бидний энэ хавар тэр улсууд байгаа. Тэгэхээр одоо энд орж байгаа хүмүүс та бүхэн одоо ямар нэгэн байдлаар хувийн карьер хөх PCP-тэй хамтарч ажиллах ийм сонирхол байвал одоо зах зээл орон зай бол бас нэлээд байна гэсэн. За дараагийн нэг зүйл бол саяны ярьсан зүйлээ цааш нь одоо дэлгэрүүлээд ярих гэж байна шүү дээ. Аудиторын карьер. За PCP өөрийн аудиторыг бэлддэг ийм програмтай. PCP-гийн менежмент систем аудиторын баталгаажуулалтын програм. За энэ програмын дагуу одоо хэдүүлээ юу яа? Би яг энэ програмыг бүрэн ихээр та бүхэнд үзүүлье. Тэхийн тулд би new share хийнэ. За энэ харагдаж байна уу дэлгэцэн дээр PCP-гийн аудиторын програм гэдэг вебсайт нь. Манайхан харагдаж байвал харагдаж байна гэд хэлээрэй.
Харагдаж байна. За. Тэгэхээр хүн өөрөө бүх чиглэлээр ажиллах боломжгүй хязгаарлагдвал. Яагаад гэвэл зах зээл өөрөө дэндүү том, салбар маш олон байгаа. Хүнсний үйлдвэрлэлийн салбар, үйлчлэгийн дотроо одоо банк, санхүү, даатгал, одоо юу гэдгийг хөнгөн үйлдвэрлэл гэл ингээл маш олон салбар байгаа. Тэгэхээр ер нь бол яг хүмүүс бол ихэвчлэн нэг 10-аад салбарт дунджаар шүү 10-аад салбарт одоо ажиллах туршлагыг насан туршдаа хөрөнгөлүүлж чадвал их юм. Миний хувьд бол одоо нэг 7-8 салбараар ажиллахаар гэрчлэгээ авсан байдаг BCB-гээс. Тэгээд цаашаа шаардлагын хэрээр бол нэмээд явна. Гэхдээ би ингээ олныг аваад байгаа нь бол нэгдүгээр шалтгаан бол тэрийг авах өөр хүн байхгүй учраас аваад байгаа. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гэж байна гэхээр ахиад одоо та бүхэн энийг сайн судалж агаад Отгонбат ч юм уу өөр одоо энэ PCB-гээс сертификат авсан аудиторууд би одоо удахгүй бас тоомоо хуваалцсан. Хэд байдгийг тэр нь ямар чиглэлүүдээр байдгийг гэдгийг судалж агаад хүн аваагүй салбарт тэгээд Монголд бас одоо ажил гараад ах боломжтой салбарт өөрийгөө сориод PCB-гийн мэрэгчлэлтэн болоод ажиллах бас зах зээл орон зай байна л гэсэн. Тэгэхээр энэ аудитор болох алхам бол өөрөө бас нэлээд урт аялал болно л доо. Урт гэдэг нь хугацааны хувьд урт гэсэн үг биш. Хүн хичээх юм бол жилийн доторч л болж болно. Зарим хүмүүс бол одоо 14 хоногийн дотор аудитор болоод байна гэсэн сураг би дуулсан. Энэ бол одоо ямар хүмүүс ингэж болдгийг би бол сайн ойлгохгүй байгаа. Бидний мэдж байгаа туршлагаар бол энэ бол нэг дор хаяж 6 сарын аялал бол болно. За аудиторт 8 төрлийн шаардлага, 8 төрлийн одоо зүйл хангах шаардлага гарч байгаа. Нэгдүгээрт боловсролын шаардлага, хоёрдугаарт сургалтын шаардлага, гуравдугаарт ажлын туршлагын шаардлага, дөрөвдүгээрт аудитын туршлагын шаардлага. За тавдугаарт яг энэ PCB-гийн өөрийн менежмент систем аудиторын одоо пакэж байдаг, сургалт байдаг гэсэн үг. Энийг авч шалгалтаа өгөх ёстой. Дараа нь Certified Management System гэдэг CMC сургалт гэдэг. Энэ бас ахаад нэг тусдаа арай агсан түвшний сургалт байдаг. Энийг авах ёстой. За хамгийн сүүлд нь Witness Audit буюу PCB-гийн хараа хяналтанд дор аудит явуулах ёстой. Ингэжж одоо удирдлагын тогтолцооны аудит явуулах эрхээ бол авдаг. За үүн дотроос эхний дөрв бол гайгүй. Өөрөөр хэлбэл бид энийг хангачих бололцоотой. Хэн ч энийг хангаж болно. Жишээлбэл бид нар ихтэй сургууль одоо магистрч байдаг ч юм уу эсвэл бакалаврын төвшөнд аль нэг одоо салбараар ойн ухаанаар юм уу эсвэл хүнсний салбараар технологиор юм уу эсвэл одоо банк санхүүгээр юм уу төгссөн бол education-ийн шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж. Тэгээд дараагийн шаардлагууд нь жишээлбэл ажлын туршлагын шаардлага бол их сургуулаа төгсөөд ажил дээр гараад 5 жил ажилласан бол одоо энэ ингэж шүү дээ 5 жилийн ажлын туршлага шаардлагатай. 5 жил салбар дээр ажилласан бол энэ шаардлагыг хангачиж байгаа. Тэгэхээр 5 жил одоо жишээлбэл ухаан нь банк санхүүгээр төгсөөд банк санхүүгийн салбарт 5 жил ажиллана гэдэг чинь санхүүгийн салбарын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, процесс, салбараа танин мэдчих боломж нь хамаагүй нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр энэ ажлын туршлага 5-аас дээш жил одоо ажилласан хүнд бол менежмент системийн аудитор болох шаардлагыг хангаж байна гэсэн. Тэгээ аудитор, лид аудитор хоёр юугаар ялгаатай вэ гэхээр лид аудитор бол одоо аудитын багийн ахлах хийх болцоотой л гэсэн ийм ялгаа байгаа юм л да. Одоо энэ 5 дугаар багцсан дээр байж байгаа аудиторын сургалт байна. Энэ бол 19.11 гэдэг аудиторыг бэлддэг, аудитын тухай тайлбарладаг сургалт байдаг. ISO 19.11 гэдэг стандарт. Энэ сургалт бол бүгдэнд нь шаардлагатай байгаа. Энэ дөрвөлөнд нь шаардлагатай байгааг харж байгаа баг та бүхэн. Тэгсэн хэрнээ энэ сургалтыг аваад энэ сургалтандаа тэнцсэн ч гэсэн хэрвээ ажлын туршлага хүрэхгүй бол аудитын experience байхгүй бол танд бол бэлтгэгдэж байгаа аудитор гэсэн сертификат олгогдно. Тэгтэл нөгөө 5 жилийн ажлын туршлага нь байгаад өөрөө бүр даашаа цаашаа аудитанд оролцож исэн туршлагаа нотолж чадах юм бол танд менежмент системийн аудитор гэсэн сертификат олгогдно.
ижил сургалтаар бэлтгэгдээд ижил шалгалт өгөөд давж байгаа ч гэсэн ялгаатай сертификат олгоно. Юунаас хамаарат? Таны ажлын туршлага, таны аудитын туршлагаас хамаарат. За тэгээд хэрвээ цаашаа яг одоо менежмент системийн аудитор болно гэж үзвэл PCB-тэй одоо ярилцлаганд орно. За энэ бол одоо бит байдлаар онлайнаар явагддаг. За үүний дараа бол PCB-гийн заавал бичлэн ордог CMCA сургалтанд хамрагдана. За энэ бол 3 өдрийн сургалт байдаг. За энэ 5 дээр болж байгаа энэ MS сургалт бол 5 өдрийн сургалт байдаг. За ингэснээрээ бол менежмент системийн аудитор болох боломж нэгдэж байгаа. За ингэснээрээ observe consulting болоод Монголд одоо PCB-г төлөөлж байгууллага дээр очиж аудитораар ажиллах боломжтой. Тэгэхдээ нөгөө нэг аль салбарын ямар одоо туршлагаар ямар чадамжаар аудит явуулах вэ гэдгийг бол таны ажилласан туршлага юм хүм дээр үндэслэж чиглэлийг нь цаанаас аудитын чиглэлүүдийг нь зааж өгдөг. Өөрөөр хэлбэл салбарыг зааж өгдөг. Түрүүний миний авсан жишээгээр магадгүй одоо банк салбарт ажиллаж исэн туршлагатай бол банк санхүүгийн салбар, банк бус санхүүгийн салбар, даатгалын салбар гэх мэтээр ийм санхүүгийн салбарууд дээр бол жишээлбэл аудит хийх тэр кодтой аудитор болно гэсэн. За аудитор болох одоо зам зураг бол иймэрхүү байдаг. Тэгээд энэ слайдн дээр юу харагдаж байна вэ гэхээр саяны ярьсан зүйлийг нөгөө процессын хувьд тайлбарлагдсан байна. Тэгэхээр эхний энэ 3 зүйл бол ингээд нэг дор нэг байдлаар зэрэгцээд ингээд явж иж болж байна. За энийг хангаснараа бид бол PCB-гийн одоо аудитор болох замналаа тавьж гин буюу бэлтгэгдэж яваа аудитор статустай явна. Бэлтгэгдэж яваа аудитор бол аудитын багт ажиллаж болно. Гэхдээ аудитын шийдвэр мэдрийг бол гаргахгүй. За дараагийн 2 нөгөө CMC сургалт болон бизнес аудит буюу одоо гэрчтэйгээр PCB-гийн хараа хяналтанд аудит явуулаад таны одоо туршлагыг л харах гэдэг нь гэсэн үг шүү дээ. Таны чадварыг харах гэдэг нь гэсэн. Ингээд энэ дээр окей гэдэг үнэлгээ аваад ингэх юм бол fully approved буюу одоо бүрэн хэмжээний аудитор болоод PCB-гийн нэрийн өмнөөс аудит хийгнэ. За энэ аудиторуудыг бол энэ fully approved аудиторуудыг бол бид нар хөлсөлж ажилд буюу аудитын ажилд одоо хөлсийн төлж ингэж ажиллуулж байгаа. За энэ хүмүүс бол Монголд бол одоогоор цөөн байгаа. За тэрний тоог нь би хэдэн стандартаар хэд байна гэдгийг хойно бас үзүүлнэ. За иймэрхүү байдлаар бол ингээд аудиторын одоо карьер хөөж болохоор байна. Тэгээ ямар ч ажил хийдэг байлаа гэсэн аудитор хийж болно шүү дээ. Та одоо магадгүй нэг компани гүйцэтгэх захирал байж болно, эсвэл нэг компани албаны дарга байж болно, эсвэл нэг компани мэрэгжилтэн байж болно. Тэгвэл энэ аудитор болох бол ерөөсөө таны ажилтай одоо харшилдахгүй бөгөөд гагцхүү та ажил олгогчтойгоо би мэрэгжлийн ийм одоо карьер хөөж ингэж одоо өөрийгөө хөгжүүлж энэ чиглэлд бас ингэж ажиллах хүсэл тэмүүлэлтэй байгаа гэдгээ хэлж та хоёр л ойлголцох хэрэгтэй. Тэгвэл тэгэл бусд нь бол боломжтой гэсэн. Одоо Монголд ингээл удирдлагын тогтолцооны олон стандартуудыг хэрэгжүүлээд компаниуд одоо гаднаас ингээ аудиторууд ирж ажилд. Тэр гаднаас ирээд байгаа аудиторууд чинь бас л одоо яг ингээл энэ замналаар бэлтгэгдсэн. Мэдээж одоо яг аудитораараа голдуу ажилдаг ийм хүмүүс байдаг. Монголд бол нэг хүн их олон ажил хийх шаардлага гардаг учраас түрүүний миний хэлдэгчлэн одоо би гэхэд би өөрийнхөө жишээгээр л хэлж байна л да. Манай дээр ажиллаж байгаа бас зарим хүмүүс байгаа. Зөвлөхийн ажлыг хийдэг, аудиторын ажлыг хийдэг. Яагаад гэвэл Монголд нэг хүн олон ажил хийх шаардлага хэрэгцээ гардаг. Нэгд, хоёрд зах зээл өөрөө бага. Харьцангуй. За ийм байна. За тэгээ слайд руугаа буцаж очоод слайд маань харагдаж байгаа бах гэж бодож байна. Сургагч багшийн карьерийн талаар товчхон яриа. Слайд маань харагдаж байгаа бах тий. Сургагч багшийн карьер. За энийг ярихын өмнө би PCB-гийн сургагч багш гэж хэмбэ гэдгийг эхлээд нэг товчхон яриа. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн PCB өөрөө маш олон стандартуудаар ажилладаг. Энэ стандартуудаар хүн сургаж бэлтгэдэг, зөвлөх сургаж бэлтгэдэг, аудитор сургаж бэлтгэдэг ийм бизнес явуулж байгаа учраас тэр сургалтыг нь явуулдаг нөөц хэрэгтэй шүү дээ. Тэр нь бол трейнерүүд байхгүй. Тэгэхээр
манай одоо энэ би өөрийнхөө хувийн үзэл бодлыг хуваалцахад одоо observe дээр ч гэсэн ажиглагдж байгаа юм юу вэ гэхээр хүмүүс энэ тренерийн карьерийг нэг их ойшоож үзэхгүй байна. Уг нь бол эн чинь маш тийм чухал карьер байгаа байхгүй юу? Нөгөө зөвлөхийг бэлддэг, нөгөө аудиторыг бэлддэг болсод чинь. Бид нэр 2013 оноос хойш PCB-гийн албан ёсны партнераар ажилласан хэрнээ Монголд PCB-гийн албан ёсны сургалтыг ерөөсөө гарын энэ 5 хуруунд багтахаар цөөхөн явуулсан. За үүнд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт сургагч багшийн хомсдолтой. Бид нар хоёр сургалтыг бол гаднаас хүн авчирч хийлгэсэн. Хоёрдугаарт олон улсын энэ сургалтыг явуулахаар мэдээж жоохон зардал өндөр. Тэгэд харьцангуй зардал өндөртэй болчоор хүн баг одоо хамрагддаг. За энэ дээр бол бидний өөрийн муугийнх бас байгаа бах. Магадгүй тэрийг олигтой зар сурталчилгаа явуулж чадахгүй учраас чадахгүй байгаагаас бас сургалт явуулж чадахгүй ч юм байгаа бах. Ингээд бол бид нар PCB-гийн одоо яг энэ сургалтуудыг явуулж мэрэгжилтэн бэлтгэдэг бизнесийг бол Монголд бид нар олигтой хийж чадахгүй байгаа юм аа. Тэгэхээр би одоо энд байж байгаа улсуудаас сургагч багш болооч гэдгийг бол бас хэлэх гээд байгаа гэсэн. За PCB-гийн ажилдаг юунуудын талаар хэдүүлээ хараадах юм. Зөвлөхүүдийг бэлддэг чиглэлүүдийн талаар за энэ хувь хүний сертификат буюу хувь хүний одоо чадварыг нотолж баталгаажуулалт хийх, батламж олгох тухай асуудлыг энэ сайтаас нь үзүүлээд ярьчвал амар бах гэж бодоод би сайтаас нь үзүүлж байгаа шүү. За вебсайт маань харагдаж байгаа гэж чинь тий. Тэгэхээр гурван төрлийн чиглэлийн одоо карьерийн хүнийг бэлтэж байна. Үүнд зөвлөх, аудитор, сургагч багш. За бэлтэж байгаа одоо зөвлөхийн чиглэлүүд бол одоо ингээд их олон байна. За энэ та бүхэн энэ юунаас харж байгаа миний курсороос харж байгаа энэ training and certification гэдэг сургалт явуулаад баталгаажуулалт олгодог. За энэ дотор бол ингээд хэдэн 100 сертификатуудын чиглэлүүд байж байгаа. За мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд гэхэд энд одоо ингээд 6 чиглэл байж. Кибер аюулгүй байдлын хүрээнд гэхэд энд 8 чиглэл байж. Одоо манай өнөөдрийн арга хэмжээнд за Наранбаатар гэдэг нэг залуу уг нь бүртгүүлсэн байсан миний бас таньдаг. Наранбаатар маань байна уу? Байвал хэлээрэй. Яг энэ кибер аюулгүй байдлын чиглэлээр Баска маань байна уу? Систем центрийн байвал бас та хоёр маань хэлээрэй. За хоёрын бэлтгэгдээд цаашаа карьер хөвөх боломжтой чиглэл бол эдгээр байгаа байхгүй. За бизнесийн тасралтгүй байдал, resilience одоо төсвөрлөлтийн байдал, бизнесийг сэргээн босгох байдал чиглэлийн 6 одоо чиглэл, мэргэжлийн чиглэл. За компани засаглал, эрсдлийн удирдлага, compliance-ийн чиглэлээр 4 чиглэл. За data protection гэдэг ингээд quality чанар руу ороод ирэхлээр энэ салбарын одоо стандартууд ороод ирнэ шүү дээ. Машин үйлдвэрлэл, лаборатори, боловсрол гэдэр чинь ингээд салбарын чанарын удирдлагын тусдаа болцсон. Мэдээллийн технологич 20 мянга гэдэг ингээд тусдаа болцсон. Боловсролын чинь 21 мянга гэдэг тусдаа болсон. Имийн хэрэгсэл үйлдвэрлэдэг чиглэл бол бас ингээд тусдаа. За энэ бол ингээд 11 чиглэл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаар 4 чиглэл. Байгууллагын тогтвортой хөгжлийн чиглэлээр гих мэтээр ингээд ийм олон чиглэлээр зөвлөхүүд бэлтгэдэг гэсэн. Тэгэхээр энэ олон чиглэлээр зөвлөхүүдийг бэлтгэхийн тулд яг энэ сургалтуудыг бүгдийг нь одоо PCB явуулдаг. Энэ сургалтаа явуулдаг сургагч багшийг өөрсдөө бэлтгээд өөрсдөө үнэлдэг гэсэн. Тэгээд PCB-гийн албан ёсны сургалтыг зөвхөн PCB certified trainer л явуулна. Тийм учраас манад тэр нь байхгүй байгаа учраас бид гаднаас хүн авчирж гуйж түүжнийг хоёрыг явуулсан ковидоос өмнө. За тэгээд бусдаар бол одоо ингээд би бол нэг хэдэн сургалт явуулах хэрэгтэй. Тэгвэл одоо миний цаг зав хаанаач хүрдгүү ингээ явуулж чадахгүй байна. Гэхдээ яг хуу ахаад нэг өөр боломж байдаг нь юу вэ гэхээр хүмүүст PCB өөрийн бүх сургалтуудыг ер нь бүх биш юм аа. Ихэнх сургалтуудыг self study kit авч судлах боломжийг бас олгодог. Өөрөөр хэлбэл
заавал одоо багшийн явуулж байгаа сургалтанд хамрагдахгүйгээр өөрөө судлах кит одоо багцыг бас санал болгодог. Одоо орчин үед чинь бүх юм гоё юм дижитал болсон байна шүү. Тэгэхээр тийм дижитал сургалтаа санал болгодгоо гэсэн. За энэ олон чиглэлүүдээр ингээд мэрэгчлэлтэн бэлтэж байна. PCB байгууллага. Тэгэхээр сургагч багшийн хувьд бол боломж их байна. Монголд зөвлөхүүд бэлтгэгдэх хэрэгцээ их байна. Аудиторууд бэлтгэгдэх хэрэгцээ их байна. За өнөөдөр дэлхийн чанарын өдөр, за яг энэ өдөр бас Монголын стандарт тэмдэглэлийн газар, худалдаа шүүжрийн танхим хамтраад засгийн газрын одоо манлайлал ивэл дор гэж яриад байгаамаа. Үндэсний чанарын өдрийг тэмдэглэдэг болсоор за би буруу санаагүй бол 5 дахь жил, 6 дахь жилдээ орж явах шиг байна. 15 оноос хойш. Тэгэхээр бид нар одоо энэ дээр та бүхэн харж байна. Манай байгууллагын энэ жил 10 жил болж байна. 11 онд энэ салбар руу орсон. 11 онд бид нарыг энэ салбар руу орж явахад Монголд чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэн ерөөсөө нэг 50-аахан байгууллага байсан. За энэ 50-ын бараг талаас илүү шүү. Төрийн байгууллага өөрснөө байсан. Одоо юу гэдгийг Сэлэнгэ аймгийн стандарт тэмдэглэлийн газар ч юм уу тийм ээ. Эсвэл одоо Завхан аймгийн стандарт тэмдэглэлийн газар гэх мэтээр ингээд төрийн байгууллагууд нь өөрснөө. Хувийн байгууллага бол маш бага байсан. За тэгвэл өнөөдөр энэ тоо 250-ыг даваад явж байгаа. 5 дахин өссөн байгаа байхгүй. Тэгэхээр маркет энэ зах зээл энэ чигээрээ энэ хэрээрээ томорж ийн гэсэн. Эрэлт хэрэгцээ нэмэгдэж ийн гэсэн. Цаашдаа энэ бас одоо буурахгүй. Монголд 70-80 мянган аж ахуй нэгж байгаа, үйл ажиллагаа явуулдаг. Явуулдаггүй X талентайг оруулах юм бол тэр чинь бол 100 гараа авчих шүү дээ. За энэ 70-80 мянгаас за болио тийм ээ. Ямар ч хэл байсан нэг 10% дээр нь удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага гарна. Тэгвэл бидний потенциалтай зах зээл өөрөө мянгаар яригдчихж байгаа байхгүй. Тэгэхээр цаашаа ахаад 4 дахин тэлэх зах зээл энэ. Тэгэхээр энэ дээр бол мэрэгчлэтнүүдийн хэрэгцээ шаардлага байгаа. Ийм учраас сүүлийн үед бол энэ АИСО-гоор ажилладаг мэрэгчлэтнүүд бас гарч ийн. Байгууллагууд ч бий болж ийн. Манахаас хүртэл одоо хүн амьтан зөвлөх үйлчилгээний байгууллага болоод гарч ийн. Гэхдээ энэ бол зөвхөн зах зээлийн үзэгдэл чанарын асуудал цаана байгаа. Тэгэхээр энийг ойлгохын тулд өнөөдрийн одоо энэ семинарыг бас чиглүүлж бид энэ том өсөнд хэлж байгаа зах зээл дээр өсөж чинь энэ рүү чи орчие гэж зүгээр ингээд өнгөцхөн харж биш. Яг өөрөө чадвартай мэрэгчлэлтэн болж орох нь танд болоод энэ салбарын хөгжилд хэрэгтэй байна. Чадварчаагүй мэрэгчлэлтнүүд буюу за би бол яг бид нар бол бие чаднууд гэдээ нэрлэлцдэг. Бие чаднууд бол энэ салбарын нэр хүндийг бас халаад байна. Очингуудгүй бид нар нэг ийм хүмүүстэй ажилласан. Тэгээ энэ дээрс чи ямар ч үр дүн гараагүй. Та нар ерөөсөө худлаа ярьж идэг. Энэ ISO мессеж шал хэрэггүй юм байна лээ. Нэг баахан бичиг цаашлах гард юм байлээ. Тэр нь ч одоо юу ч юм бэ. Ингээд ойлгоогүй болсон байна цааш. Тэгэхээр энэ бол тэр ажиллаж байгаа мэрэгчлэтнүүдийн чадварчтай холбоотой. Тэгэхээр энэ арай хийж бөөцөлж одоо өсөж байгаа энэ салбараа унахчихгүй тулд энэ салбараа нэр хүндтэйхэн шиг авч явахын тулд энэ дээр бэлтгэгдэж байгаа гарч байгаа мэрэгчлэтнүүд нь зохих журмын дагуу явдаг, зохих шатлалаараа явдаг, зохих сертификацаа эзэмшдэг. Ингэжээж энэ салбарын өөрийн нэр хүнд чанар хадгалагдана. Энийг л одоо хэдүүлээ бас нэг хэлээр ойлгомоор байгаамаа. Тэгэхээр сургагч багш нарын карьер байна, зөвлөхийн карьер байна, аудиторын карьер байна. За нэг хүн энэ гурав дээр гурван дээр нь байж болно. Жишээлбэл би түрүүн өөрийнхөө жишээгээр хэллээ. Манай дээр бас өөр хүмүүс ч байгаа. Зөвлөхөөр ажилдаг, аудитораар ажилдаг, сургагч багшийн сертификацаа одоо Six Sigma гэх мэт юм стандартаар аваад ингээд явж байгаа. Тэгэхээр юу яадаг гэсэн үг багхгүй юу? Ямар сэдвээр сургалт хийх үү гэдгээ сонгоод тэргээрээ бэлтгэгдсэн сертификат авдаг. Тэр нь бол хамар хүрээнд болж байна гэсэн. Тэгээд тэрийгэ нэмээд авах боломжтой. За дижитал шилжилттэй холбоотойгоор PCB бол энэ Kate гэдэг маш гоё аппликейшнийг хөгжүүлсэн байдаг. За би энэ аппликейшнийг одоо та бүхэнд бас өөрийн аккаунтаар орсон байдлаар энд үзүүлье. Харагдаж байна уу те? Kate гэдэг аппликейшн. Харагдаж байна уу? Харагдаж байна. За энэ бол
Тэгээ энэ бол одоо би өөрийн аккаунтаараа орсон байгаа байдал. Би бол түрүүн хэлсэн нэг цөөн хэдэн стандартуудаар цөөн хэдэн одоо сэтгүүдээр сургалт явуулах эрхтэй байдаг. Тэгээ миний сургалт явуулах эрхтэй сургалтууд бол одоо энд ингээд зүүн талд ингээд харагдаж байна. За энэ одоо хамгийн сүүлд орсон энэ пандемик буюу цар тахлын бэлэн байдлыг хангахтай холбоотой сургалтыг явуулнаа. 9001-ийн лид аудиторын сургалтыг явуулнаа. Advanced Audit Technique-ийн сургалтыг явуулнаа. 19/016 Foundation сургалтыг явуулнаа гэх мэтээр. Одоо энэ дотор жишээлбэл 22,014 45,001 энэ сургалтууд бол ингээ байхгүй байх чинь. Яг хөө мэдээж би бол мэрэгчлэнүүд бол явуулах боломжтой, чадвартай. Гэхдээ тэрийг PCB-гээр нотлож эрчилгээ үнэмлэх одоо тэр батламжаа авсны дараа одоо энэ кейт рүү ингээд ороод ирдэг. Тэгээ энэ дээрээс ингээ сургалтаа явуулдаг. Өөрснөө бас одоо тэр self static key авсан мэрэгчлэлтэнд бас энэ Kate application нээгдэнэ. Ингээд бас өөртөө дижитал байдлаар сургалтыг явуулчих болдог, хамрагдчих болдог ийм гоё платформыг хөгжүүлсэн явж байгаа. За түрүүний миний нөгөө оршил хэлж байхдаа хэлээд байсан PCB бол маш динамик, маш хурдтай, маш ийм гоё одоо байгууллага. За ингээ үндсэн 3 чиглэлийг ярьлаа. Зөвлөхийг сургаж баталгаажуулд юм байна. Аудиторыг сургаж баталгаажуулд юм байна. За энэ хоёрт холбоотой сургалтыг явуулдаг сургагч багш нарыг сургаж баталгаажуулд юм байна гэд. За тэгээ PCB бол хурдан өсөж хөгжиж дараа дараагийн бүтээгдэхүүн үйлчлэгээ чиглэлүүд бол ихээр хурдан гарч байгаа. За түүний нэг нь бол PCB их сургууль, PCB University. За энэ бол 70% нь онлайн, 30% нь биечлэн явагддаг. Мастрын болоод одоо сургалт юу авдаг, сертификатууд авдаг. Ажил дээр давтан бэлтгэгдэх мэрэгжлийн одоо мэрэгшилтэн болох гэх мэтийн болцоонуудыг бас ингээ олгодог. За би та бүхэнд одоо энэ PCB-гийн University-гийн Facebook юунаас харуулж байна? Вебсайтаас харуулж байна. Тэгэхээр одоо энэ академик боловсрол руу ингээ ороод үзэхээр ингээ мэрэгжлийн чиглэлүүд байж байгаа байхгүй. MBA хөтөлбөрүүд байж байна. Төгсөлтийн дараах сертификатууд, мэрэгжлийн сертификатууд байж байна. Одоо энд жишээлбэл чанарын менежер явж байгаа байхгүй. Чанарын менежмент. Тэгтэл Монголд бол жишээлбэл чанарын менежер бэлтгэдэг бакалаврын сургалт байхгүй шүү дээ. Бид бол яг нэг юм дипломын сургалт хийхийг оролдоод 2 жил явж байна. За иймэрхүү байдлаар University байгаа. За энийг би зүгээр мэдээллийн шугамар хэлж байгаа ийм боломж байдаг. Тэгэхээр та бүхэн энэ их сургуулиудад энэ их сургуульд бас суралцах боломж байгаа. За бид нар бол энэ University-г Монголд бол нэг их одоо санал болгож, нэг их маркетинг хийж сүйдүүлж гүйхгүй байгаа. Яг нь бидний үүрэгд бол байдаг л да. University-гийн борлуулалтыг хийгээрээ. Яг гэвэл бид нар reseller agreement бүрэн эрхээр ажилладаг учраас. Гэхдээ эдний одоо үнэн Монголд байж байгаа их сургуулиудаас бараг 2 дахин үнэтэй байдаг учраас бид нар бол дарж чадахгүй байна. За, University-гийн тухай ярил юм байна. Их сургуулийн тухай. За тэгээд дараагийн юмнууд бий. За жишээлбэл одоо энэ дээр ингээд Insight гэдэг одоо юм конференс хийдэг. Жилд 1-2 удаа хийдэг. За энэ бол хуучин бол биечлэн явдаг байсан. Энэ жил бол онлайн байдлаар, виртуал байдлаар явсан. Энэ жилийнх бол үнэгүй явагдсан. За энэ тэнд одоо үнэтэй явагдахаараа бол бас нэлээд төлбөртэй явагддаг. PCB магазин сэтгүүл гаргадаг. За та бүхний зарим нь хэрвээ одоо манайтай холбоотой байдаг бол бид нэр PCB-гийн сэтгүүлийг одоо ирэх болгонд нь харилцагч нар руугаа бас линкээр нь бас явуулж идэг. Ийм мэдээлэл гарсан байна шүү. Facebook дээрээ бас тавьж идэг. Тэгэхээр энэ сэтгүүл дээр бол бизнесийн одоо удирдагч нарт хэрэгтэй бас уншичаар юмнууд бас гардаг л да. Мэдээж өөрийнх нь үндсэн үйл ажиллагаа энэ стандартуудтай холбоотой учраас стандартын шинжилэл, за хууль эрх зүйн орчинд одоо орж байгаа гол өөрчлөлтүүд, маркет анализ гэх мэт юм сайхан юмнууд гардаг. Ийм сэтгүүл гаргадаг. За тэгээд одоо судалгааны материалууд энэ white paper, судалгааны материалууд гаргадаг, артикл гаргадаг, вебинарыг хийдэг. Вебинарууд нь бол үнэтэй үнэгүй хэлбэрээр явагддаг. Зарим нь үнэтэй, зарим нь бол ерөөсөө үнэгүй явагддаг. За иймэрхүү тэгээд одоо энэ нөгөө түрүүний ярьсан энэ
аппликейшнууд болон info kits гэдэг. Жишээлбэл тэр self study kit буюу бие дааж суралцах kit бол энэ дотор ингээд багтж байгаа нэг чиглэл болох жишээ нь. Иймэрхүү юмнууд байна. Тэгэхээр PCB-г жаахан ойлгоод PCB-тэй нэгт хамтын ажиллагааг эхлүүлж чадах юм бол бидэнд бол маш их боломж олгож байгаа. За Observe Consulting энэ боломжоос бол ингээд аваад бусдтай хуваалцах гад ингээд явж байгаа ийм байгууллага Монголд PCB-г төлөөлж ажиллахын хувьд PCB-гийн олгодог боломжоос нөгөө Excel-ийн бид нар 1% ашигладаг гэдэг шиг PCB-гийн олгодог боломжоос бид нар нэг 20-30% л ашиглаж байгаа байх гэж би хувьдаа боддгийг. Тэгээ цаана нь бол өшөө энийг бол нэмэх юм боломж өшөө байгаа. За дараагийн слайд руугаа шилжье. Монголд PCB ер нь ямар хөө байдалтай байна вэ гэдгийг ярилцъя. Слайд маань харагдаж байгаа. За Монголд бол PCB 2013 оноос хойш ажиллаж байгаа маа. За бид бол 2013 оноос хойш PCB-гийн ард бизнесний партнер болоод ажиллаж байна. 16 онд бол бид нэр silver партнер болсон. За тэгээ энэ маань бол одоо хэвээрээ silver гэдэг статустай явж байгаа. Энэ дээр platinum гэдэг ингээд тавьсан байгаа нь яг бид нар энэ platinum руу зорих юмаа гэдгийг үзүүлж байгаа ухаантай. 18 онд PCB өөрөө дотроо юу хийсэн? Одоо бизнесийн нэлээд шинжилэл хийсэн. Энэ их сургуультай болсон, Kate application-тай болсон. Тэгээд certification transfer гэдэг нэг юм бий болсон. За тэр нь юу вэ гэхээр энэ стандартуудаар ажилдаг зөвлөх болон аудиторуудыг бэлддэг байгууллага ганцхан PCB биш. Дэлхийд дээр зөндөө олон байна. Магадгүй та бүхний зарим нь өөр байгууллагын одоо сертификатуудыг авсан байх магадлалтай. Тэгвэл PCB тэр өөр байгууллагуудаас PCB-гийн шаардлага хангах болцоог нээсэн гэсэн үг. Тэр нь сертификацаа одоо авсан байгаа сертификацаа мэргэжлийн одоо тэр батламжлалаа PCB рүү шилжих бололцоог олгож байна. Гэхдээ зүгээр шууд нэг цааш үзүүлээ шилжиж чинь гэсэн үг биш л дээ. PCB өөрийн бас үнэлгээний одоо процедур байгаа. Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрөх тогтолцоонууд байгаа. RAB-QSA юм уу, эсвэл ERCA юм уу, эсвэл одоо хүлээн зөвшөөрөх төвс бусад мэргэжлийн байгууллагуудын сертификацийг бол хүлээн зөвшөөрч PCB шууд PCB-гийн аудитор болох бололцоог бол олгоно гэсэн. Гэхдээ түрүүний ярьсанчлан эхний 5-6-аг л хангана уу болохоос биш сүүлийн 7-8-2 дээр бол PCB бол нэлээд стрикт ханддаг. CMCA сургалтыг бол заавал давна. Бизнес аудитыг бол заавал хийнэ. Тэгэхээр одоо өөр гадаад дотоод яваад эсвэл одоо Монголдоо ч юм уу янз бүрийн байгууллагын SGS-ийн ч юм уу тийм ээ эсвэл одоо тэр ERCA-гийн RAB-QSA гэх мэтийн мэргэжлийн сертификатууд байвал PCB рүү шилжих боломж бол ихээхэн хөнгөвчлөгдсөн гэсэн. Иймэрхүү олон шилжилтүүдийг бол 18 онд хийсэн. Тэгээд одоо маркетинг болоод лого тэмдэг бизнесийн үйл ажиллагаа нэлээд олон юмны хувьд бол өөрчлөгдсөн. За 18 онд бид нар бол гэрээгээ дахин шинчилсэн. Монголд бол PCB-гийн үйл ажиллагааг бүрэн төлөөлөх их сургуулиудыг нь оролцуулаад конференс одоо тэр дижитал сэтгүүлүүд биднэрт ирээд байдаг чинь бас учиртай байхгүй юу цаанаа. Иймэрхүү одоо байдалтай ингээ ажиллаж явж байна. За Монголд PCB-гээс баталгаажуулалт хийлгсэн овоо эдэн байгууллага бий. За энэ дээр ингээд би та бүхэнд нэрийн жагсаалтыг үзүүлж байна. Энэ харагдаж байна Word file. За ингэж байгаа дахиад. Одоо харагдаж байгаа бах тийм. Харагдаж байна уу те? Word file. Харагдаж байна. Яад гүхгүй. За одоо дээрээс нэгсэн харуулт гүхгүй байгаа. Яаж байгаа. За одоо харагдаж байна тийм ээ.
За ингээ 16 оноос хойш бол PCB-гийн баталгаажуулалтыг Монголд хийгдэж эхэлсэн. За энд бол ингээд одоогийн байдлаар Монголд PCB-гийн баталгаажуулалт хийсэн байгууллагууд нэрс харагдаж байна. 9001-ээр байна. Тухайн үед энэ хоосоос 18000 гэж байсан 18 оноос өмнө тэргээр байна. За 27001-ээр байна. 27001-ийн аудиторыг бол гаднаас хүн ирж хийдэг байгаа. Жишээлбэл 27001-ээр одоо хүртэл бид нарт бол аудитор байхгүй юу. Тэгэхээр энэ дотор 27001-ээр бэлтгэх хүн байвал бол сонирхолтой байна. 45001 байна. Одоо ингээ 19 руу ороод ирэхээр шинэ стандарт гарсан учраас 45000 болж шүү дээ. Зарим байгууллага бол одоо ингээ манай Clean Energy бол 3 стандартаар нэгдвэл байдлаар ингээ явж байгаа. Гэх мэт одоо ингээ хамгийн сүүлд 21 онд бол 2-ын байгууллага нэмэгдсэн байна. Ингээ одоогийн байдлаар бол 23 байгууллагууд Монгол PCB-ийн сертификатыг эзэмшиж байна, авсан байна. Зүрх харагдаж байна. За мэрэгжилтнүүдийн хувьд ямар хөө байдалтай байна вэ гэхээр CMC сургалтыг бол Монголд бол 19 оны илүү 19 оны 6 сард зохион байгуулсан. За тэр сургалтанд бол 8 хүн хамрагдсан. За тэгээд нэг хүн маань бол шалгалтад аваагүй. Тэгэхээр 6 хүн бол сертификат авсан. За миний бие бол өмнө нь авцсан байсан. Ингээд нийтдээ бол одоо яг PCB-гийн аудитыг явуулах Certified Management System Auditor 7 байна. За үүнээс 9001-ээр 3, 22000-аар 2, 1445-аар 50001-ээр тус бүр 1 байна. За энэ тэгэхээр ямар нэгэн мессежийг бас та бүхэнд өгж байгаа бах тийм ээ. За CMC-ийг аваагүй ч гэсэн нөгөө түрүүний миний үзүүлжсэн зургаар бол нөгөө уртлын шатуудыг нь хангацсан бол 9 байна. Тэгээ энэ 9 хүн бол одоо CMC болоход ойрхон байгаа. Тэгээ би энэ 9-ийг бол яваач ээ, болооч ээ гэд хэлээлээдэг. Зарим нь бол болохгүй л байгаад байгаа. За энэ хүмүүс бол ихэвчлэн манай дээр ажилладаг улсууд байгаа. За lead implementer бол 25 байгаа. 2 стандартаар 9001-ээр 18, 27001-ээр 7. 27001-ийн сургалтыг бол бид нэр гаднаас багш авчирч ийж Монголд бол 2016 онд баха 15 онд ч л нэг явуулж ирсэн. Тэр үед бол одоо миний санаж байгаагаар IT-Zone, Skytel гэдэг ингээд хүмүүс хамрагдаж ирсэн компани байсан. Opicom тэгээ бас нэг банк гэдэг. Ийм байдалтай. Тэгэхээр одоо энэ бас цөөхөн байна. За ингээд миний та бүхэнд яри танилцуулъя гэсэн зүйл маань үндсэндээ ингээд болж байна. PCB байгууллагыг аж ахуйн нэгж байгууллагад олгодог боломж бол баталгаажуулалт. За тэгээд өрсөлдөхгүй зүйтэй Монгол аудитортай ийм. Хуучин бол бид нар аудит гэхлээр заавал гаднаас л гэж боддог байлаа шүү дээ. Яг одоо энэ 19 онд хууль муульд бас өөрчлөлт ороод Монголын үндэсний баталгаажуулалтын байгууллагууд бас төрөн бий болох шатндаа явж байна. Аливаа зүйл бол эхлэн тэгэнгүүтээ хөгжин. Хөгжсөний дараа төгөлдөржин. Тэр болтол зай байна. Тэр болтол зай байна. Тэр болтол бол бид нар энэ нэгэнт бий болсон системийн нэг хэсэг болоод нэгэнт бий болсон ноу хау системээс суралцаад өөрснөө бий болгохын хажуугаар бусдаас суралцаж шорткат хийх, төтлөлт хийх ийм болцоо бол бас байна гэсэн. За хувь хүнд олгож байгаа боломжуудыг бол түрүү яриаднасныгаа дүгнээд хэлэхэд бол аудитор, зөвлөх, сургагч багш гэсэн ийм 3 чиглэлээр ажиллах. Та ажиллаа хийнгээл энэгээр ажиллах болцоотой байхгүй. Та ямар байгууллагад юу хийдэг байна? Тэр ажиллаа хийсээр л байна. Та магадгүй тэндээ амжилт гаргаад албаны дарга байсан бол газрын захирал болоод, газрын захирал байсан бол компанийнхаа C-level-д очиод, C-level-ээс бүр тэр компанийнхаа гүйцэтгэх захирал яваад болоод явсан ч болно. Тэр ажиллаа хийж байнга PCB-тэй ийм хамтын ажиллагаа өрнүүлж, PCB-гийн үйл ажиллагааг Монголд явуулж байгаа observer consultant-тай зөвлөхөөр, сургагчаар, аудитораар ажиллах юм боломж байдгаа гэдгийг л хэлээд байгаа. За ингээд миний яриа дуслаа. Цаг маань ч яг таарж байна. Ингээд асуулт хариултынхаа хэсэг рүү орё. Та бүхэнд маань ихэнх асуулт хариулт байгаа бах гэж. Асуултууд байгаа бах гэж. За энэ
би хүмүүсийн нэрийг бас өмнө нөгөө оролцох улсуудаа харсан. Энэ дотор маань биднээс энэ аудитын талаар асууж исэн хүмүүс бас нэр ус нь харагдчихсэн. Гэхдээ байгаа эсхийг нь би мэдэхгүй байна. За манай дэлгэр цэцэг гээд дэлгэр мөрөн маань биднээс бас их зүйл асуудаг юм идэвхтэй бас салбарын мэрэгчлээ. Та асуулт байвал асуугаарай. Одоо яг л нөгөө таны асуугаад байдаг зүйлийг л бид нар ярьж байна. Манай энэ бүдээ гээд миний таних бүдээ мөн үгүй юу? Энд баяр. Хэрвээ мөн бол та бас асуулт байвал асуугаарай. Түрүүний миний хэлсэн Баасанд орж Наранбаатар гээд оролцогч нар бүртгүүлсэн байсан. Тэр хүмүүс байвал асуулт асуугаарай. За гараа өргөсөн байна. Та шууд микрофоноо өргөөл асуучаарай. За сая өөрийн чин ихтгэлийн ихэнх хэсэгт нэг 14 хоног дотор нэг аудитор бэлддэг гэсэн нэг тийм яриа харьц сонсогдсон. Тэр ямар учиртай хаана ямар бэлддэг юм. За танах яаж бэлдэж байгаа саяныхаас товчхон байдлаар асуул. Яг тэрийг би жок болгож хэлсэн. Миний одоо мэдих хүмүүс дотор 14 хоногийн дотор аудитор болтоо гэж сертификат авсан улс байгаад байна л да. Одоо нэр үсийг хэлээд яах вэ? Байгууллагын хэлээд яах вэ? Нэг зах зээл дээр ажиллаад явж байгаа юм. Би бол тэрийг ойлгохгүй. Түрүүн би энэ дээр нэг зам зураг үзүүлсэн тийм ээ. Энэ тэгэхээр би мэддэг хэлээрээ л ярьж байгаа байхгүй. Миний мэддэг бол PCB. За би бас яг уу өөр бусад бас IRCA enter гэдэг ганц нэг тогтолцоонуудыг бас мэднэ. Бид нар бол ерөнхийдөө юу н одоо процесс нь бол адилхан шүү дээ. 17 мэрэгчлэлтнийг сургадаг, үнэлдэг, баталгаажуулдаг байгууллагуудын хангаж ажиллах стандарт бол 17.024 гэдэг хувийн сургалт явуулдаг ийм байгууллагуудын стандарт байдаг. Тэрний процедурыг л бүгдээрээ хангаж байгаа. Тэрийг л барьж байгаа. За ингээ бодоод үзэхээр энэ дэр чи ийм шалгуурууд байгаа байхгүй. За эхний 3-ыг бол хангачдаг юм байж. Эхний 4-ийг ч хамаалаа. За үнэхээр аудит энтер явуулж исэн ба. А тэгтэл 5 бол өөрөө 5 өдрийн сургалт сертификат болгоно. За хугацааны хувьд 5 өдөр боловч шууд одоо self static kit бас бидраас аваад судалдаг хүмүүс байдаг л да. Тэд нар бол self static kit-ийг судлахад бол бараг одоо яг хэл усны бэрхшээл байдаг байж магадгүй. Бид нар бол сар болж байна гэж ингэж ярьж байгаа. За тэгээд үүний дараа PCB-тэй ярилцлаганд орно. За энийг бол хурдан шуурхай хийж болно. За үүний дараа 3 өдрийн сургалт явагдана. За энэ бол заавал биечлэн ордог сургалт учраас энэ бол одоо заавал биечлэн орно. Монголд бол 18 онд бид нар нэг арай гэж нэг явуулсан, нэлээд зардал гаргасан. Одоо бол ингээд PCB-ийн сайт руу ороод та бүхэн харж болно л доо. Энэ одоо хаана явагдаж байна? Аль улсад хаана явагдаж байна? Арай ойрхон нэг нийслэгээр очиод ч юм уу зардал мөнгө багтаахын шиг очиж газар нь очиод хамрагдаж болно. За түүний дараа бизнес аудитэнд оролцсон. Өөрөөр хэлбэл аудитын багт ороод тэгээ таныг бол PCB-гээс одоо нэг юу дэд үд цогцсон учраас утсаар шууд одоо ингээд ороод аудитын ажиллагаанд оролцоод одоо хяналт хийгээд мониторинг хийгээд явдаг ийм ажиллагаа гэдэг юм л да. Тэгээ энэ болгоныг ингээд бодоод үзэхээр энэ бол ингээд аудит 14 хоног амжих зүйлтэй. Бид нар бас өөрсдөө аудиторуудаа бэлдэж ингээд ажилдаг. Тэгээ манай аудиторууд зөвлөхүүд бол за нэг жил гарan явж иж сертификат юм авж ин да эхнээсээ. Одоо энэ дотор сертификат юм авсан хүмүүсээс бас байх шиг байна. Манай эрдэнэчийн зөвлөх байх шиг байна. Та бас санд байна. Манай онон байх шиг байна. Манай онон бол одоо том даваануудаа бүгдийг давцсан шүү дээ. Одоо нэг сүүлийн ганц 2 дээр л очсон байна. Энэ дээр юм зөвлөх та байна уу? Манай та баяр мөхөнөөс энэ үний асуултанд бас хариулт өгвөл 14 хоногт бол аудитын сертификат авах боломж бол хэцүү. Тэр бол ер нь бол бодит байдал дээр бол байхгүй. Зөвхөн сургалтанд суусан гэсэн сертификат авдаг байж магадгүй. Яг аудитыг явуулах, аудитыг одоо тэр гэрчилгээ олгох, стандарт хэрэгжүүлсэн байгууллага дээр очиж аудитыг явуулах тэр сертификат бол биш байхаа тэр. Тэгээ яг хуу
Хэрвээ зүгээр та сонирхол шүү дээ. Сонирхол. Хүмүүсийн үзүүлж байгаа хүмүүсийн одоо чадамжаа нотолж байгаа сертификацийг нь өшөө сайн харах хэрэгтэй. Зүгээр сургалтанд суусан гэсэн сертификат байж магадгүй шүү дээ. Чадамжийг нотолсон сертификат ч байж магадгүй. Тэгээ тэрийг л одоо олж харах хэрэгтэй гэсэн. Тэгэхдээ энд бол байгууллага талаасаа гэхээс илүүтэйгээр өнөөдрийн манай энэ арга хэмжээнд илүү хувь хүн талаасаа өөрөө зөвлөх болохыг хүсэж байгаа, өөрөө сургагч багшиг болохыг хүсэж байгаа, өөрөө аудитор болохыг хүсэж байгаа улсууд байгаа байх гэж бодоод би бол илүү тэр байр сууриас нь яриад. Хэрвээ аж ахуй нэгж талаасаа ярьж байгаа бол өшөө өөр зүйлүүд яригдана. Одоо баталгаажуулалтын байгууллагыг сонгохоос ахуулаад, баталгаажуулалтын байгууллага тавигдах чадвархаас ахуулаад өөр юмнууд яриг. Итгэмжил гэдэг өөр юмнууд яриа. За тийм асуултанд нь хариулт болтойгоо. Баярлалаа. Манайхан ярихдаа бас нэрээ бусдад танилцуулаад явбал хэдүүлээ бас танилцаад явбал гоё. Саяны асуулт асуусан хүн маань ямар байгууллагын ямар хүн байв өөрийгөө танилцуулбал бас зүгээр баг. За өөр асуулттай хүн байна уу? Чимгээ зөвлөх үү энэ Эрдэнэ чимэг гээд нэртэй та бол саяны нөгөө өөрийнхөө за өдрийн CMCA аудитор болсон зам зургаа түүх түүхээ нэг яриач та. За тэгээ. Манайд бол их бахархаж байгаа. Тэгээд боломж олгоход баярлалаа. Тэгээд би бас яг микрофоноо нээгээд ярих гэж сууж байсан. Тэгээ. За ер нь бол ер нь хүн одоо аудитор болох хүсэл сонирхол хүмүүст их байдаг болсон. За энэ зам бол ерөөсөө хүн болгонд нээлттэй. За ямар нээлттэй байдгийг, ямар замаар яаж явдгийг сая Отхон Бат захирал манад ярьлаа. За мэдээж хамгийн түрүүнд бол хэлний асуудал байх ёстой. Ягаад гэвэл бүх зүйл маань англи хэл дээр явж байгаа учраас бид нар тодорхой хэмжээгээр англи хэлний мэдлэгтэй. Заавал одоо өндөр түвшинд байх албагүй. Тодорхой хэмжээгээр өөрийгөө илэрхийлждэг тийм ээ. За одоо self study гэдэг буюу өөрөө одоо судлах хичээл аваад тэрийг ойлгоод тийм ээ буцаагаад тэрийг англиар шалгалтаа өгч юм чадвартай бол нэгдүгээр тал заавал байх хэрэгтэй. За тэгээд хоёрдугаар тал мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр бид нар цаг хугацаа бол зарж байгаа. За миний хувьд бол одоо 2019 оноос хойш бол саяны одоо давсан болоо. Миний нэг онцлог нь бол давуу тал нь гэдэг юм уу. Би өмнө нь өөрөө одоо тодорхой хэмжээгээр чиглэлээрээ мэргэжлэрээ ажиллаж исэн. За мэргэжлэрээ ажиллахдаа давхар юм стандарт хэрэгжүүлэх багийнхаа ахлагч байсан гэх мэтэр миний хувьд бол зам харьцангуй дүт байсан. За гэхдээ дүт байлаа гэхэд бол би үндсэндээ бол одоо жил хагас бараг 2 жилийн хугацаанд бол саяны бүх даваануудыг бол ингээд даваад гараад явсан. Тийм. Тэгэхээр яг нэг талаар ингээд харахад хугацаа урт байгаа юм шиг боловч нөгөө талаар бол одоо яг энэ хугацаандаа бол бид нар бас өөрсдөө маш их хөгжөөд явдаг. Дээрээс нь observe consulting байгууллагатайгаа хамтраад бусад төслүүдээр ажиллаад явдаг. Тэгээ ер нь бол боломжууд бол байдаг. За тэгээд манай одоо зах зээлийн орон зайн хувьд ч гэсэн одоо отгоо захирал хэл өдөр тутам л одоо нэмэгдэж байгаа ийм орон зай байгаа. Тийм учраас та бүхэн одоо хэрвээ энэ чиглэлд орё гэж байгаа бол одоо ерөөсөө тийм ээ одоо юу гэдэг удаа юм байна гэж ер нь бодлогоогоор бол орох нь бол зүйтэй хаа гэж бол бодож байна. Биднэрт бол мэрэгчлэн бол одоо байнга л дутагдчихийдэг. Одоо байнга л одоо бид нар одоо хэрэгцээтэй нэг төсөл орж ирлээ гэхэд нэг хүн дээр олон төсөл болчих гээд байх жишээ тийм ээ. Яаж одоо хүмүүсээ тэгш хуваарлах вэ гэх мэт асуудлууд бол зөндөл тулгардаг л та. Тийм болохоор энд хүмүүс цаад хэрвээ үнэхээр сонирхож байгаа бол одоо манай observe consulting байгууллагатай холбогдоод PCB-ийн тийм ээ. Одоо PCB-г төлөвлөх хэрэгтэй аудитор, за lead implementer гэх мэт бол болох боломжтой. За тэгээ отгоо захирлаа би нөгөө хэлье гэж бодож байсан. Түрүү нөгөө lead implementer дээр нөгөө ISO 22000-ын юу харагдаагүй, тоон харагдаагүй. Тийм тэрийг яг та дараа нь юун дээрээ засч байна үстэй. Ачаал дээрээ. Тийм байна шүү. Тэмүүлэмтээр байгаа шүү дээ. 2 хүн байж байгаа. Сая би нөгөө таад маань бас ойлгоорой. Би ерөөсөө 20 эдхэн минутанд бэлдсэн слайд байгаа. Тэгээ голдуу ингээд вебсайтаас нь үзүүлж яриад байгаа. Тэр мэдээлэл ороогүй байна. 2 хүн байгаа шүү 22 минут дээр. Тийм. За тэгээд үндсэндээ бол одоо та бүхэн одоо бидний багт нэгдэрээ гэж мэдгээр барилъя. За тэгээд 2 дугаар гэх юм бол магадгүй одоо 2-7 хоногт бэлтнэ гэдэг бол одоо нэг бол муугаар хэлэх бол хөөсөн асуудал байгаа. Тийм ээ нэг алтан чанар гэдэг зүйл байхгүй.
нөгөө талаар бол магадгүй зүгээр тэр сургалтанд зүгээр нөгөө сургалтанд сурсан гэрчлэгээ байх баха. Тэрийгээ бас ялгаж салгаж ойлгоорой. За тэгээд мэдээж энэ ажлыг бол бид нар хэрвээ хүн өөрөө тайм менежмент буюу хувь хүнийхээ цагийн менежментийг хийгээд явах юм бол бас их давгүй боломжийн өөрөө хөгждөг юм ажил байдаг шүү гэж хэлье. За баярлалаа. За танд баярлалаа. Сайхан мэдээлэл байна. Жил 6 сар явсан. Өөрийнх нь уг нь өгтөр нөхцлүүд манай чимгээ зөвлөхийн хувьд бол өгтөр нөхцлүүд буюу төрөний энд үзүүлж байгаа зүйлүүдээс одоо энэ 4 хүртэл бүгдийг хангацсан байсан хүн. Тэгээд сүүлийн одоо энэ 5 6 7 8-ыг хийхэд бол жил 6 сарыг тулсан гэж. За өөр асуулттай хүн байна уу? Манай дэлгэр мөрөнгөд оролцогч нэр нь байсан да. Та маш их зүйлийг бас асуудаг. Дэлгэр мөрөн байна. Сонсогч байна. Сонсогч байна. Жохон тасалж байна. Гэтэ гайг байна. За. Гайг байна. Сайн байна. Би одоо яг энэ чиглэл миний яг мэрэгжил болоод хүнсний технологи чиглэл хөш мэрэгчлээ. Яа одоо би нөгөө Монголын франчайз курсыг өгөх 10 жил ажилласан туршлагатай юм байна. Тэгээд одоо би харж байгаа гэхээр нөгөө ерөнхийдөө нөгөө одоо BC-ийн түүхэн тэгээд энэ нэг inspection audit, management audit гэдэг хоёр ажил яваад ашиглаад тэгээд манай хуудад одоо туршлага миний туршлагаар одоо нөгөө inspection гэдэг нөгөө олон улсын аудитууд манайд хийж байгаа шалгалт гэдэг одоо зөвхөн шалгалт гэдэг байгаа. Тэгээд энэ чиглэлээр ерөөдөө бол одоо аудит гэдэг дагаж явсаар байгаа гэдэг туршлагын хувьд одоо багс баггүй туршлагатай болсон гэж би хараад байна. Тэгээд энэ чиглэлээр нэг одоо сургалтын хамрагдаад яг ингээд цаашдаа мэргэшээд явах гэдэг талаас танаа багтдаг шүү дээ. Тэр нөгөө одоо жишээ нь миний өмнө одоо суралцчихсан сургалт болоод нөгөө одоо Филиппинд тэгээд дээрээс нь Тайланд гэж сурсан сургалтууд болоод нөгөө AIB inspection audit-ийн сургалтуудыг хамрагдчихсан. Сонсогдож байна тий? Сонсогч байна. Гэтэ жоохон таарах юм байна. Байна. Одоо сонсогч байна уу? Одоо хамаагүй дээр боллоо. За тэгээд би одоо яг юу асуух гэдэг юу ярих гэдэг гэхээр одоо яг энэ нөгөө менежментийн одоо бидний нэг одоо PCP би нөгөө танаас сургалтын бичээд хамрагдъя гэдгийгсэн чинь одоогоор бол тэгээд нөгөө Монгол улс сургалтын боломжтой. Тэгээд ер нь бол би яа та өөрөө сэлтэй таваад судлаад явах боломжтой гэдэг аахгүй. Тэгэхээр би нөгөө одоо шинэ төрийн сая өөрөө чи ярьснаас ерөөхдөө болоод авчихсан нөгөө бид нэр одоо шинэ чиглэлээ харж байгаа би яг аль чиглэлээр сурах хэрэгтэй юм бэ гэдгийг харж байгаа сургалтандаа хамтдаа зэвсэгтэй аваад суугаад одоо магадгүй сурагч багшийн чиглэлээр нь эсвэл нөгөө ISO 22-ны чиглэлээр ч юм уу эсвэл одоо яг чиглэлээ харж байгаа сургалтынхаа сэлтүүдийг аваад судлах боломжтой нэг боломж харагдаад байна. Нөгөө талаас нь бол танаа дээр бол одоо ойрын үед бол бас Монголд сургалт өндөр зохион байгуулах боломж өгөх юм. Ерөнхийдөө яг нөгөө бас нэг ажлын туршлагаараас тэр ингээд олон хэсэг аудитууд олон удаа байгальтаад өөрсдөө шалгуулад тэгээд дээрээс нь манайх FSS 22 хэрэгжүүлэхэд бас өөрөө тэрийг ахлаад ажилласан юм бол одоо энэ сурсан мэдсэн жоох юм нөгөө Монголынхаа үйлдвэрүүдэд тэр ерөнхийдөө бол ингээд бас хэмжээд бас ингээд энэ асуудал жижиг үйлдвэрүүд гэсэн нэг жоохон багц гэсэн юм. Тэгэхээр нөлхийн хувьд одоо яг яаж одоо гэж баталгааж байгаа би мэдээж одоо бодож байна. Сэлхтээр суралцж баталгаажуулж ижил одоо энэ чиглэлээр бас одоо яаж жижиг үйлдвэрүүд энэ төсөл болчихсон. Өмчлөж яг юу юм чиглэл хийж болох юм байна. За хэд хэдэн зүйл асуулаа би тэн дээрээс нь шууд хариулаа авчаа. За нэгдүгürt сургалт явагдах уу, ойр үед сургалт явагдах уу гэж энэ чиглэлийн. За би зүгээр шууд хэлчихөө, явагдахгүй. За яагаад гэвэл сургагч багш нь байхгүй байна. Хоёрдугаарт зах зээл байхгүй байна.
одоо магадгүй бид нар аудиторын сургалт явуулах юм бол аудиторын сургалт гэдэг нь одоо энэ дээр харагдаж байгаагаар энэ 5 дугаар пакэж баг. Одоо энэ 5 PCB management system auditor энэ 19.11-ийн сургалт. За магадгүй одоо нэг хүний $700-800 дээшээ явагдана. Ингэхээр бол ингээд дор ажил нэг 10-аад хүн байж ич одоо тэр чинь нөгөө хугарлын цэг дээр очих хэмжээнд болчих гээд байдаг учраас явагдахгүй. Танд ямар боломж байгаа вэ гэхээр түрүүний хэлсэн self study kit буюу өөрөө бие даасан сургалтыг аваад шалгалтаа өгөх боломж байгаа. За тэр бол байнга байгаа боломж байгаа. За нэгдүгээр асуултанд нь. За хоёрдугаар асуултанд нь та одоо ингээд inspection audit-нд орсон байна. Өөрөө бас сургалтанд суусан байна. Туршлагатай байна. Салбарын туршлагатай байна. Энэ болгон бол ингээд үргүү юм биш ээ. Энэ бол бүгдээрээ танд ингээд нөгөө аудитор болоход жишээлбэл тооцогдно. За та ингээд их сургууль төгссөн, бакалаврын боловсролтой, та education шаардлагыг хангачна. За та нэг аудитор болж бэлтгэгдэх аль нэг байгууллагын сургалтанд хамрагдсан бол энэ 2 дахь сургалтыг хангачна. Та олон жил хүнсний үйлдвэрт ажилласан бол энэ ажлын шаардлагыг хангачна. Та зөндөө олон аудитэд оролцсон, өөрөө одоо дотоод аудита хийсэн бол хийсэн ч гэсэн тооцогдож болно шүү дээ. Аудитын туршлаганд орчин гэдэг ингээд энэ зүйлүүдийг ингээ хангаа авч. Тэгээ түрүүний миний хэлсэн нөгөө нэг өөр одоо эрх бүхий хүлээн зөвшөөрөгдөх үз. Худлаа биш. Байгууллагын сертификат байвал түүнийгээ PCB рүү одоо трансфер хийх шилжүүлэх тийм боломж бас байдаг. За энэ дээр би бас энэ вебсайт руу орж байгаад харуулахыг бодъё. Интернет браузер маань харагдаж байгаа бах тий. Чи асуудаж байгаа. За та ингээд харчин үстэй тэн дээр нөгөө ерөнхийдөө хувь хүн өөрт байж байгаа одоо ингээд мэрэгжлийн баталгаажуулалт, мэрэгжлийн сертификацаа хэрхэн яаж PCB-д тооцоолох вэ гэдэг тэр мэдээллүүд нь энэ дээр байж байгаа. PCB-ийн сайтыг урах юм бол ер нь нэлээд юмнууд нь тодорхой. Тэгээд тэгээд бүрэн боломжтой одоо жишээлбэл та өөрийн ингээ ажлын туршлага байна, өөрийн бас мэрэгжлийн чиглэл байна. Бас одоо аудитын сургалтанд хамрагдчихсэн ийм сертификацнд байгаа байна. Тэгвэл энэ болгоныгоо одоо ашиглаад энэ болгон чинь ерөөсөө үргүй юм биш. Энэ нэгөр яана одоо би ингээд хайрын цаг хугацаагаа дэмий зарцуулсан биш үстэй гэж бодох юм ерөөсөө байхгүй. Энэ болгон бол ингээд тооцогдоод явдаг байгаа шүү. За тийм л мэдээлэл байна да. Сургалт бол ойрын үед бол байхгүй. Тэрнийг тодруулах юм дөө нөгөө түрүүний сургагч багшаар хүн юм сулхаа гэж хэлжсэн шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө сургагч багшаар одоо сурахын тулд одоо нөгөө миний ярьсан бол зөвхөн бол аудит хийх ISO 9000 чимээнд одоо кит аваад сертификат гэдэг кит аваад сурна гэж одоо сургагч багшаар сурахын тулд бас тэр китийг аваад сурах юм уу эсвэл өөрөөдөө бол нөгөө заавал танхимын чимээ сурахын хангалттай зөв. За яг миний яриаггүй зүйлийг асуучлаа. Би мартсан байна. Сурагч багшийн сургалтанд тусдаа явагддаг. Яг одоо зарлагдаад явагддаг. За тэр сургалтанд танхимаар одоо бусад газрууд бол ингээд танхимаар явагдчихаас гадна одоо бол онлайн сургалт болцсон. Дижитал сургалт болцсон гэсэн. E-learning гэж ярьж байгаа. Тийм сургалтаар одоо тэр сургагч багшийн сургалтыг аваад тэгээд тэр чин дандаа ингээ бас юутай чиглэлтэй. Жишээлбэл сургагч багшийн сургалтанд аваад 9000-ээр сургалт явуулах юм уу?
Эсвэл одоо 22,000-аар сургалт явуулах юм уу? Мэдээллийн аюулгүй байдлаар сургалт явуулах юм уу гэдэг чиглэлээ бас авна. Ингэж сургалт явуулах тэр болцоо юмнууд нь бас гардаг. Тэр бол e-learning гэдэг одоо дижитал сургалт явуулна. Дараа нь дахиад яг түрүүний нэг аудитрийг ингэж ярилцлага энэ төр хийжсэнтэй адилаар сурагч багштай бас ярилцлага хийдэг. Гэхдээ аудитор шиг одоо юм уу бол байхгүй. Одоо нөгөө нэг яг аудит хийж явах үед нь мониторинг хийн мэн гэдэг алхам байхгүй. Ярилцлага хийн. Ингээд аудитороос бол арай шатлал багтаагаар сурагч багшийн сертификат олгодог. За